Сайн байцгаана уу? За жоохон зав гарсных би нэг та нартай өнөөдөр яагаад амь насны даатгал хэрэгтэй байдаг вэ гэдэг талаар нэг жоохон мэдээлэл хүргэе гэж бодоод өчтөр нөхөр өстөрийн хооронд нэг юм яриа болсон юм. Манай нөхөр болохоор өхгийн хооронд хүнд мөнгөөр яддаг гэдэг тэгэхгүй юу? Тэгэхээр харин тий хүн хизээж өхөө мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүнд мэдээж хэрэг одоо манай нөхрөө ойлгож байгаагаар бол мөнгө хэрэггүй гэж бодож байна. Тэгэхээр би ингэсэн. За бид нар чинь одоо хизээ өхөч мэдэхгүй тий. Тэгэхээр одоо магадгүй ирээдүйд бид нар ингээд амьд яваад байна тийм үү. Хөвшрөн ажил хийх чадваргүй болно. Тэгэхээр биднээсийг өвчин зовлон тусвал одоо хийн асрах уу? Тэгэхээр бид нар одоо ингээд орчин цагт яг зарим хүмүүс надад санал нийлэхгүй байж болно. Гэхдээ одоо миний бодол واخгүй юу? Ирээдүйд одоо бид нар гадаад 7 жил амьдраад эхлэнгүүд чинь олон жил амьдрсны дараа юу гэж бодож ийн гэхээр одоо миний хүүхдүүд эцэг хийгээ заавалчгүй одоо намайг өвчтөе зовлонтой боллоо гэхэд асрах албатай биш юм аа. Бид нар бас өөрсдийн гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ. Тэгэхээр ялангуяа гадаадад одоо эцэг ихээ асраад өвчтөе эцэг ихээ асраад амьдрна гэдэг бол өөрсдөд нь амьдрал нь айгүй хүнд болно. Өртөг өндөртэй газар шүү дээ. Тэгэхээр бид нар одоо өөр хүүхдээ төвөг үлдэхгүй тулд одоо бид нар өөрсдөө тэр мөнгийг бий болгох боломж байна. Ирээдүйд одоо өвдөх хүний гарт ороход тэр одоо өнөөдрөөс эхлээд хадгалсан одоо өөртөө яасан мөнгөө зарцуулах боломж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний нэг хэлбэр нь амь насны даатгал авах байгаа байхгүй. Тэгэхээр амь насны даатгал чинь бол дотор хоёр янз байгаа шүү дээ. Хоёр том бүлэг байгаа. Хугацаатай хугацаагүй. Хугацаатай нь болохоор 10 10-аас 30 жилийн хугацаатай байгаа. За одоо хугацаагүй нь болохоор хүнийг 120 нас хүртэл үргэлжлэх боломжтой. Тэгэхээр одоо 120 нас хүртлээр хүн үргэлжлэх боломжтой юм даатгал байгаа байхгүй амь насны даатгал. Тэгэхээр түрүүн би нэг ярьжсэн да. Одоо орчин үеийн даатгалууд чинь амь насны даатгал чинь заавал өхөхээрээ биш. Ялангуяа тэр хугацаагүй даатгалууд чинь өхөхээрээ биш амьд байхдаа авч хэрэглэх боломжтой болсон байхгүй. Тэгэхээр би ирээдүйд өвчин тусах юм уу ямар нэгэн одоо мөнгөний хэрэг гарахад би одоо даатгалтаа хадгалсан мөнгнөөсөө аваад хэрэглэх боломжтой болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр илүү хадгалсан мөнгнөөсөө би одоо ирээдүйд те өөр хүүхдтэй одоо сургалтын төлбөр одоо байшингийн одоо байшин авахд байшингийн төлбөрийн урьдчилгаа, машин авахд урьдчилгаа гэдэг ч юм уу те тэгээд одоо үр шир төлөх ч юм уу ах トゥ унартаа туслах ч юм уу иймэрхүү мөнгөө би ингээд ирээдүйд одоо хадгалсан мөнгнөөс авах боломжтой байхгүй. Тэгэхээр амь насны даатгал гэдэг чинь ерөөсөө ганцхан хөхтэй биш гэдэг нь айгүй чухал байгаа. Тэгээ мэдээж хэрэг одоо санаандгүй цаг хусаар насварлаа гэхэд одоо ядаж арга ирмэн намайг оршуулах одоо яхад бол тэр мөнгнөөс аваад оршуулчихна. Тэгэхээр ямар ч тийм арга гэртээ дарамт үүсэхгүй байна. Надад миний үлдээсэн үр ширийг төлөх эмнэлэг мэмлэгийн одоо төлбөрийг төлөх боломжтой байна гэд ингээ бодохоор бид нар арга гэр өөр хүүхдтэй ер нь жоохон хариуцлагатай амьдрмаар санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо биднээс миний нэг одоо сүүлийн 4 жил хийж байгаа одоо ажлын маань хажуугаар хийдэг бас нэг үйлчлэгээ санхүүгийн үйлчлэгээ одоо үзүүлэх компанид одоо эйжентээр ажиллаж байгаа 4 дахь жилд ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд тэр одоо юуныхаа биднээсийн үйлчлэгээнүүдийн маань нэг нь одоо амь насны даатгал байдаг юм аа. Тэгээ тэрэн дотор чинь одоо тэтгэврийн сангууд, тэтгэврийн даатгалууд, тэтгэврийн сангууд байна, хувийн тэтгэврийн сан одоо бизнес эрхлэгчдийн тэтгэврийн санч гэдэг юм уу те хөрөнгө оруулалт яаж хийх үү гэдэг юм уу зөндөө үйлчлэгнүүд байдаг. Хадгаламж хүүхдийн хадгаламж гэдэг юм уу те тэрний нэг нь амь насны даатгал тахгүй юу. Тэгээд яг амь насны даатгал чинь нас зүстэй холбоотой аль болох залуу наснда авах юм бол мэдээж төлөх төлбөр чинь бага одоо үлдэх мөнгө чи их үлдэнэ одоо их мөнгө өснө гэсэн үг тий ирээдүйд их мөнгөтэй болно гэсэн үг. Гэхдээ тэр чинь буцаагаад гаргаж авахдаа хүү одоо өссөн хүүтэйгээ мөнгө аавна ямар ч татвар төлөхгүй авах тийм бололцоотой шүү дээ. Тэгэхээр одоо аль болох эрүүл байгаа дээрээ залуу байгаа дээрээ ингээд одоо амь насны юм даатгалуудыг авах юм бол амь насны даатгал гэж хэлэхээр айгүй жоохон эвгүй сонсогддог байж магадгүй. Гэхдээ урт хугацааны нөө мөнгө хуримтлалтай даатгалуудыг авах юм бол ирээдүйд та бүхэн гэр бүлдээ ямар санхүүгийн дарамт үзүүлэхгүй нэ. Тийм учраас л одоо нөхөр өвтөрийн хоорондын бодлын тийм ялгаа гараад байгаа байхгүй юу. Одоо миний бодлохоор би өөр хүүхдээ аль болох дарамт үзүүлэхгүй гэсэн үднээс бас ингээд ирээдүйд өөртөө ашиглах мөнгөө хий гэж бодоод бид нар одоо аль ер нь бол ингээд өөрсдийнхээ даатгалыг аваад ингээд явж байгаа, үргэлжлүүлээд явж байгаа. Тэгэхээр та нар минь ч гэсэн ялангуяа Америкт амьдардаг хүмүүс минь ингээд бас энэ боломжийг ашиглаад
ийм даатгалуудаасаа авах юм бол ирээдүйд бас тийм ээ ямар нэгэн тийм ар гэрт чинь санхүүгийн хүндрэл учрахгүй шүү гэдгийг хэлмээр байгаа шүү. За тэгэхээр одоо илүү мэдээлэл авахыг хүсэх юм бол над руу холбогдоорой. Миний фэйсбүүкээр дамжиж холбогдоорой. Би хариу өгнө шүү. Сайхан зөвлөгөө өгнө, үйлчлэгээ үзүүлж болно. За баяртай.